Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана сонсогчдоо манай подкастын 55 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрвээ та бүхэн манаас үгийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх хүсвэл тайлбар эзэгт байрлах линкээр урамшуулал хандив илгээх боломжтой. Мөн манай гэмтэргийн подкаст маань Apple Podcast-д яг энэ хүн нэрээр орж байгааг дуулахад таатай байна. За хэргийг ярих явцад хувийн дүгнэлт, таамаглал болон өөрийн бодлоо ерөөсөө оруулдаггүй. Мөн зүрх судасны өвчтөе, жирэмсэн эхчүүд болон подкастыг сонсох явцад таны сэтгэл санаа тавгүрх юм бол сонсгоо зогсоогоорой гэж зөвлөж байна. Ингээд өнөөдрийн ярих хэрэг рүүгээ орцгоё. Тэгэд хэрэгээ ярихаас өмнө та бүхэнд нэг хэрэгтэй мэдээлэл дуулахыг гэж бодсон. Цагдаагийн ерхий газар Ийм Монголиа болон нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшүүл, хөгжил, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үе тэнгийн дээрхэлтгүй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зорилгоор 365 эвдрээгүй ирээдүг бүтээн аяныг 2026 оны 4 сарын 13-ны өдрөөс хойш улсын хэмжээнд зохион байгуулж эхлэдэг байгаа мэнаа. Тэгээ цагдаагийн байгууллагад бол бүртгэгдсэн мэдээллээс үзэх юм бол цахим орчинтой холбоотой хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн эзлэх хувь жилээс жилд нэлээдгүй өсөх хандлагатай байгаа юм байна. Тэгээ үе тэнгийн дээрхэлтийн ихэнх тохиолдол нь олон нийтийн сүлжээ, чат групп, мессежээр гэх мэт одоо цахим орчинд үйлдэгдээд байгаа юм байна. Та бүхэн ч гэсэн ерөөхдөө мэдэх бах Facebook, Instagram, TikTok, Likee гэх мэтчлэн маш олон платформоор ерөнхийдөө цахим дээрлэхэлт явагдаж байгаа далд болон ил хэлбэрээр тэгэхээр энэхүү одоо цахим дээрлэхэлтийн эсрэг энэхүү аянд маань бүгдээрээ нэгдэрээ 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе. Ингээд үндсэн ирээ рүүгээ орцгоё. Хөвсгөл аймагт гэр бүлийн дотоод асуудлаас үүдэн хамтран амьдрагчаа 5 настай охины хажууд зодож ялсан маш аимшигтай харамсалтай хэрэг гарсан. Хохирогч бол 33 настай эмэгтэй боловсралтай 4 хүүхэдтэй ээж байсан. Шүүгдэгчийн хувьд урд нь хүний амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдож хорих ял эдэлж гарсан этгээд байсан. Энэхүү сэтгэл өвдгөм гэмт хэргийн хатас тэргийг сэрэмжлүүлэх болох үүднээс хүргэж байна. За шүүгдэгчийн тухайд гэвэл Монгол улсын иргэн урд нь хүнийг алсан хэрэгт холбогдож 2002 оны эрүүгийн хуулийн дагуу 11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлжсэн. Суллагдсныхаа дараа 3 жилч болоог байхад дахиад гэмт хэрэгт холбогдчихэ. Одооноос эхлээд гэмт хэрэг үйлцээ этгээдийг тэмүүлэнгээ явна. Амь хохирогчийг сарнаа гэд явна. Холбогдсон эрүүгийн хэргийн талаар гэх юм бол тэмүүлэн 2022 оны 7 сарын 16-ны шөнөөс 17-ны хооронд Хөвсгөл аймгийн нэр бүхийн сумын гэртээ согтой байдалтай сарнааг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. За энэ нь нэг удаа биш, бүр дахин удаан хугацаанд давтагдсан гэхэд болно. Тухайлбал модон шүүрний ишээр толгойг нь зохиж хагалсан, архины шилээр зогсон, гиз рүү нь удаан хугацаанд хүчтэй өвшгөлсөн, үснээс нь зулгааж үсийг нь тайрахыг завдсан, хөлийг нь модоор зохиж цухтах боломжийг нь хаасан. За тэгэд энэ бүгдийг нь 5 настай охин гэрлээгийн нүдний өмнө үлдсэн. Сарнаа ингээд аимшигтайгаар тамлуулж, зодуулж явахдаа бол охинлуугаа хараад мод руу зүхтаа гэж хэлсэн нь бүр үнэхээр сэтгэл өвдмөр байсан. За хохирогч Сарнагийн хувьд ямар хүн байсан бэ? Сарнаа боловсралтай олон байгууллагад ажиллаж исэн, аймгийн санхүүгийн болон аудитын байгууллагад хүртэл ажиллаж исэн юм байна. Тэгээ нөхрөөсөө салаад 4 хүүхдийг ганцаараа өсгөн хүмүүжүүлж аваа. Хүчрхэг эмэгтэй гэхэд бол ерөөхдөө хэлсдэггүй. Харин 2021 онд Тэмүүлэнтэй танилцаж хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн. 2022 оны 7 сарын 7-нд охин гэрлээтэйгээ хамт Хөвсгөл аймаг руу Тэмүүлэнгийнд очсон. Тэгээд ингээд 10 хоноо л маш аимшигтай зүйлтэй тулгарна гэж юусе бодог байх л та. Хамгийн сүүлд сарнаа 7 сарын 15-ны өдөр ахтайгаа нэлийн дуу муутай ойр зургийн муцаар ярьж байгаа толбогдсон. Тэгээ үүнээс хойш холбоогүй болсон бөгөөд энэ үед бол ах нь яг юу болоод байгааг гадарлаж эхэлсэн юм байна. За Сарнаа Тэмүүлэн хоёрын харилцааны талаар гэвэл Тэмүүлэн болохоор өмнө нь гэр бүл зохиолж байсан. Сарнаагаас өөр гэсэн үг. Тэгээ 2018 онд Тэмүүлэн гэрлсэн нэг охинтой. Тэмүүлэн өмнөх эхнэрээсээ салаагүй байхдаа Сарнаатай уцаар холбогдоод байгааг ерөөхдөө өмнөх эхнэр нь мэдээд Сарнаа руу холбогдоод за манай нөхөртэй одоо холбогдохоо болчихоо гэсэн чинь үгүй ээ би Тэмүүлэнтэй амьдрах бодолтой байгаа гэснээр Тэмүүлэнгийн өмнөх эхнэр нь 2021 оны 11 сард салсан юм байна. За мөрдөн байцаалтын явцад Сарнаагийн бага насны нэг хүүхэд нь мэдүүлэг
өгтөө тэр хүн манай ээжийн найз ханаа гэж дуудаад байдаг байсан гэж мэдүүлсэн мөн хамтран амьдарч байсан гэдг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Хэрэг болсон шөнийн тухайд 7 сарын 16-ны өдөр Тэмүүлэн найзуудтайгаа адууны зүвчээр рүү гараад архи уучаад оройн гэртээ буцаж ирсэн. Тухайн үед Сарнай машины түлхүүр болон таашрал архийг нь уулахгүй, өвөхгүй гэж хоорондоо маргалдаж эхэлсэн юм байна. Ингээд Тэмүүл уурлаад нөгөө архины шилээ шууд шийдэхэд Сарнайгийн толгойн хэсэг рүү хүчтэй зохигдсон. Маш их хэмжээний цус гарч байсан болохоор Сарнай шууд охиноо дагуулад машинаа унаад гарч явах гэсэн боловч Тэмүүлэн машины дугууг нь шууд хутгаар цоосон байгаа юм. Явуулахгүйгээд. За ингээ ямар ч байсан Сарнай 7 сарын 17-ны орой Сарнай охинтойгоо хамт бүр алхаад нэг айл руу явсан байхгүй. Тэгээд тэнд очиход бол толгойноос нь маш их хэмжээний цус гарцсан, нүүр нь хөөхөрцөн, хэвлээ эсгэрийн нэлээ өвдөлттэй ас учраас тухайн айлын хүмүүс яаралтай эмч дуудсан. Дуудлагын дагуу эмч ирээд үслэг хийж толгойд нь ойдол тавьсан боловч хэвлийн гэмтлийг нэг бүчлэн сайн үзээгүй гэх юм уу. Сарнай болохоор өөрөө нөхөртөөгөө хамт явж байгаад мотоциклаас унцаан гэж хэлсэн байна. За шөнийн 23 цаг 40 минутад Сарнай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. За хүлээн авахын эмчин түүнд бол маш олон гэмтэл, мотоциклаас унаад үүсэх гэмтэл бишээ гэдгийг тэр даруйд бол анзаарсан байгаа юм. За энэ үеэр Тэмүүлэн гарч түр тамхи татах хойгуур Сарнай эмчээс гуйж намайг задуулсан гэд үннээр нь хэлээд өгөөч ээ. Миний онц тодорхой болохгүй үнэхээр их цаг алдаж байна. Би хагалгаанд ормоор байна гэж эмчээсээ гуйсан байгаа байхгүй. Ингээд 7 сарын 19-нд Сарнай хагалгаанд орсон бөгөөд хагалгааны үеэр нарийн гидсэнд нь 2 газар урагталтай. Тэгээ энэ нь болохоор маш ноцтой гэмтэл учраас хагалгаа бүтэн 4 цагийн турш үргэлжилсэн ч гэсэн аль хэдийн гэмтэл нь амь насанд нь хүрэх хэмжээнд байсан учраас маш харамсалтайгаар нас барсан байна. Одоо та бүхэнд гэрч нарын мэдүүлгээс хүргэж байна. Мөрдөн байцаалтын шатанд 5 настай охин гэрлээгээ өгсөн мэдүүлгээс. Тэмүүлэн ах ээжийг гэртээ зодсон. Ээжийн толгойг модон шүүрээр архины шилээр цохиж хагалсан. Бас ээжийн үснээс зулгаагаад халзан болох гээд байсан. Ээжийн толгойноос цус гарсан. Гизрүү нь хөлөөрөө удаан өшөглөөд байсан. Би болооч гэж хэлээд уйлсан. Тэмүүлэн ах ээжийг эмнэлэгт хүргэж өгөөгүй. Эмнэлгийн машин ирээд ээжийг аваа явсан. Тэгээд тэр ах ээжийн машины дугуйг хутгаар цоолсон. Тэмүүлэн ах ээж бид хоёрыг хөөсөн. Ээж гүү чадахгүй. Ээжийн хөлийг Тэмүүлэн ах модоор зогсон. Ээж бид хоёр танихгүй айлд алхаад очсон. Тэр айлын хүмүүс ээжийг эмчлэх гээд байсан. Айлын хүмүүс эмч дуудаж өгсөн. Эмч ээжэд ойдол тавьж өгсөн. Бас Тэмүүлэн ах гараараа миний хацар руу нэг удаа зогсон. Ээж намайг миний охин чи ганцаараа цухт, мод руу цухт, модон дотор амьдраарай, хол яваарай гэж хэлсэн. Намайг гүүгээд явж байхад машинтай хүн таарсан. Би тэр хүнд хандаж зогсоорой намайг аваа яв. Ээжийг Тэмүүлэн ах зодж байгаа гэд хэлсэн. Машин дотор нь хүүхдүүд зөндөө байсан. Тэр хүн ээжийг зодсон ахын гэрийг мэддэг. Намайг гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд ээжийг авч ирсэн. Би ээжийн нүрийг салбитгаар арчилсан гэсэн маш хүнд мэдүүлгийг өгсөн байлээ. Одоо мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн ахын өгсөн мэдүүлгээс. Би Сарнайгийн төрсөн ах 73 сая төгрөгийн талаар л яриад байна. Бодит баримт дээр үнэлэлттэй хохирол байгаа. Хүний амийг мөнгөөр хэмжишгүй. 2021 оны 7 сарын 16-ны өдрөөс 17 оны шилжих шөнө энэ хэрэг гарсан. Одоо 3 жил болох чинь бид нар эмнэлэгт твтээд хагалгаанд орохоос 1 цагийн өмнө л мэдсэн. Би 5 настай хүүхэдтэй барьцаалагдаад байсан байхаа гэж бодож байна. Бид нартай ярьсан бол маш хурднаараа л очих байсан. Үхсэн хүн үг хэлэх юм биш гэдэг шиг ярьж байна. Миний дүү хизээч архи уухгүй, архи хэрэглээгүй байсан гэж шинжээчийн дүгнэлтээр хүртэл байгаа. Эцсийн амьсгаагаа хураад л аав ээж ах дүү нартаа хэлэлгүйгээр яагаад ингэсэн бэ гэхээр 5 настай хүүхэдтэй санаа зовоод гисэн баха. Хүн үзэж болох бүх амар зүйлийг миний дүү үзсэн. Би задлан шинжилгээнд ороод бүх биеийг нь харсан үзсэн. Хүний нүд хальтран байсан. 4 өнчин хүүхэд байгаа. Давж заалдах боломжтой бүх шатанд давж заалцсан. Нотлох баримт дээр үнэлээд шүүхийн байгууллага бүх шатандаа үнэн зөвийг ярьдгийн байна гэдгийг харж байгаа. Хохирол барагдуулаад үлсэн амьдралаа бүтэн өнчин дүүндрийн хандлуу амьдраач гэж гуйхгүй. Авч болох дээд хэмжээний ялыг өгөөсэй гэж бодож ийн гэсэн мэдүүлэг өгсөн бол мөрдөн байцаалтын шатанд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн өгсөн мэдүүлгээс хүргэхэд Сарнай шөнийн тэг цаг тэг минутанд эмнэлэгт хүргэгдсэн. Жолоочийн эсрэг талын урд суудал дээр хагас хэвтэй байдалтай амь хохирогч нь толгооноос нь цус гарч хойд суудал руугаа бөөлжсөн байдалтай байсан ба толгойг нь цэвэрлэж амин үзүүлэлтийг нь үзэж толгойд нь 2 ойдол тавьсан.
Өвчин намдаах тариа хийх гээд баруун гарын ханцууг нь тайлж үзтэл гар нь хөхөрсөн байсан. Хевлийгээр базалж өвдөн хамаг би хүндүр байна гэж ярьж исэн. Хоёр нүд нь хөхөрсөн, хамрын зүүн талд 0.5 см зүсгсэн шарахтай, нурууны ууц хэсгээр хөхөрсөн, баруун хөлийн шилбээр хавдаж хөхөрч өөх нь гарсан байсан. Энэ үеэр Тэмүүлэн хамт байсан бөгөөд мотоциклоос унаад л ийм болсон гэх үгийг хэлсэн. Би хариуд нь маш олон гэмтэл байна. Ганцхан мотоциклоос унаад үүсэх гэмтэл биш байна. Өөр шалтгаантай гэмтэл байна. Хүний биеийн байдал хүнд байна. Нас барах эрсдэл өндөртэй байна. Амь хохирогчийн нарийн гидс нь 12 хурууг эзнээс доош 40-50 см багцаанд чацархай нь хоёр гадраа задраад мөн тэр хэсэгтээ нарийн гидс нь задарсан байсан. Нарийн гидсний чацархай нэлэнхийдээ хавдаж хавгансан. Нарийн гидс нэлэнхийдээ хөхөлбөр болж ирээнцсэн. Хевлийн дотор талын хан хоёр талдаа хөхөрч хүрэнцсэн. Хевлийн дотроо 2 литр орчим баасаар бохирлогдсон цустай байсан гэх мэдүүлгээ өгсөн. Мөн гэрлээ охин ээжигээ хаалганд орсон үеэр эмчээ миний ээж яаж ийн гэж асуусан. Эмч хариуд нь бол санаан зовчих байх гэж бодоод за ээж нь тариа илгэж байгаа гэж хэлсэн байна. Тэгтэл охин эмчэд хандаад миний ээжийг Тэмүүлэн ах амар зоцсон штт өшөглөөд үстэж алгадаад гэж хэлж байсан. Тэгээ хамгийн хэцүү нь Тэмүүлэн тамхи татах гад гарахыг нь гэрлээ охин харангуудаа шууд газар хөвцсөн гэсэн. За тэгэд энэ нь бол Тэмүүлэнгээс хэрэг айж байгааг нь илтгэж байгаа хаа. За мөн мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчныг айлд очсон гэсэн шүү дээ тий. Тэр айлын хүний гэрчийн мэдүүлгээс хүргэе. Машин луу үндийч хартал амь хохирогч толгой нь өргөнөөрөө 2 см орчим, уртаараа 5 см орчим хагарсан, баруун талын хацрын доод талаар 3 см орчим зүсэгдсэн, нүүр нь хүүх алга болсон шарахтай 5 настай гэрлээгээд охинтой хоёулаа явж исэн. Сумаас Улаанбаатар хот руу явж байгаа танай энүүхэнд дугуй хагараад хүрээд ирлээ гэхтэн би машиныг нь тойрч хартал жолоочийн эсрэг талын урд дугуй хагарсан байсан. Амь хохирогч сууж явсан жолооч талынхаа суудлыг хойш нь хэвтүүлсэн, цамцныхаа цаагуур баруун гараа оруулсан, цээж хевлийн хэсгээр өвдөд байна. Өвчин намдаах юм өгөөч гэхтэн би гэрлүү орж гэрт байсан парацетмолоос хоёрыг давхарлаж өгөөд ахын цагдаа дуудыг гэхэд амь хохирогч цагдаа дуудаад хэрэггүй 103 дуудчихаа гэхтэн би гэрлүү орж сумын төвийн эмч рүү 19 цагийн орчимд дуудлага өгсөн гэх мэдүүлэг өгсөн байгаа юм. За мөн амь хохирогчийн дүүгийн өгсөн мэдүүлгээс хүргэе. Сарнаа бол миний эгч хамгийн сүүлд 2022 оны 7 сарын 15-ны өдөр талигаа чигч маань өөрийнхөө гар утснаас манай нөхрийн дугаар руу залгаж орж ирээд надтай ярьсан юм а. Ерөнхийдөө эгч маань над руу шаардлагагүй тохиолдолд залгаж ярьдаггүй. Тухайн үед эгчийг гинт залхахаар нь би эгчээс яасан болоо зүгээр үү гэд асуухад бол зүгээрээ гэж хариулаад дуу суултайхан ойр зургийн юм ярьсан. Би эгчэд хандаж Facebook дүрстэй дуудлага хийж гэрлээтэй ярья, гэртээ хараад би залгая гэж хэлээд уцаас салгаад гэртээ хараад ихчрүүд нэг залгахад уцаа авахгүй байсан. Түүнээс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэмүүлэн рүү болохоор хид удаа залгасан эцэст уцаа авсан. Би юу болсон талаар асуухад Тэмүүлэн надад мотоциклдоо явж агаад бид хоёр гүүрнээс нисцэн. Би уучсан байсан юм а, уучлаарай. Одоо надад амьд явах хэрэг байхгүйгээд согтуу ярихаар нь би согтуу үнтэй юу ярих вэ гэж бодоод уцаа салгасан гэсэн байна. За мөн мөрдөн байцаалтын шатанд нэг өсгөө гэд хүний өгсөн мэдүүлэг байхгүй. Энэ хүн нь болохоор Тэмүүлэнтэй хамт бас арх ууж исэн юм лээ. За тэгээд өсгөө нь болохоор тухайн үед Тэмүүлэн эмнэлэг рүү дуудсан. Тэмүүлэн ах надад яаралтай аймгийн нэгдсэн эмнэлгийн цэхээний тасгийн гадаа очиод байж байгаа чи манай 33 настай Сарна гэд найз гимтээд би энэ муу байгаа юм аа. Ахын завгүй байна. Биеийн байдал нь ямар байгааг ахтай хэлээд өгөөрэй. Бас эгчээнд очиод нэг жаахан охиныг аваад хажуудаа хооллож унтлаад байлгаж агаараа сайн хараарай гэж хэлсэн. 16 цагийн үед ахад хандаж Сарна гэх хүн найдваргүй гэж штэ. Та эмнэлэг дээр хүрээд ирээч дээ. Ар гэрийнхнийг нь яаралтай дууд таныг хажууд нь сахих гэж юм гэж хэлэхэд Тэмүүлэн ах хариуд нь өө найдвар гэж гинүү тэгвэл ахын төрүүлээд өгчээд өө би хүнийг юм болгоцсон юм чин гэсэн байгаа. За удалгүй орой 7 цагийн үед Тэмүүлэн ах дахиж залгаад ах нь хантайгаа яри би энэ яаж ийн гэж цогтуу ярихт нь би уурлаад хурдан ирээч гэж хэлэхэд одоо очлоо гэлээсэн. За тэгэхээр ер нь бол Сарна эмнэлэгт очсон тэгээ хагалгаанд орж байгаа төрөл Тэмүүлэн арх согтруулахын зүйл хэрэгжилж исэн юм шиг байгааз. За ер нь бол энэ мэтчлэн маш олон гэрчүүдээс мэдүүлэг авсан байлээ. Тэгээд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Тэмүүлэн өөрөө өгсөн мэдүүлэгтэй 2022 оны 7 сарын 16-ны өдөр шөнө амарч байхад манай
Б, С, О3 нэг шил арх барьж ирсэн. Хүүхэд унтж байгаа учраас гэрт арх уухгүй гэд тэр эдийг гэрээсээ гаргасан. Тэгээд танай адууны зүчээ рүү очие гэхээр нь тэр гурыг дагаж машинд нь сууж яваад адууны зүчээ рүү очиод 75-тай арх хувааж уугаад гэрлүүгээ харьлаа. Амь хохирогч гарахгүйгээд түлхүүр булаацалцсан. Мөн тал шил арх байсныг аваад гарах гэтэл гарахгүйгээд булаацалтаад ахаар нь тал шил архиа хаалганы дээшин шийтгэхэд амь хохирогчийн толгой дээр унснаар толгойноос нь цус гарсан. Тэгэд байж хахад охин гэрлэн сэрээд болоош та хоёр гэсэн. Би самнаас шанганд ус хийж аваад толгойг нь угаасан боловч толгойных нь цус тогтохгүй байсан. Тэгэд байж ил Сарнай чи миний үгэнд орохгүй юм байна гэд гэрлээг дагуулад машины түлхүүр аваад гараад машин суугаад явсан. Би тухайн үед газар мэдэхгүй учраас хоол явахгүй байхаа сумын төв ороод хүрээд ирэх байх гэж бодож исэн. Бид хоёр түлхүүр булаацалтаад давхарлалдаж орлоо ганц нэг удаа унаж би ганц нэг удаа нүүрлүн цогсон. Миний буруутай үйлдэлээс үүдээ амь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан. Гин буруугийн тал дээр маргаан байхгүй. Гэхдээ надад хүнийг санаатаагаар алах зорилго байгаагүй. Би Сарнайг тарчлаан зовоож байнгын зодож олон тооны шарах үүсгэсэн асуудал байхгүй. Энэ явдал 1-2 минутын дотор болоод өнгөрсөн. Эмч нар цаг алдалгүй түргэн шуурхаа арга хэмжээ авсан бол амь насыг намрах боломж байсан гэж бодож байна гэсэн мэдүүлэг өгсөн байхгүй. За мэдүүлэг дээр 1-2 минут л зогсон гэх зүйл ярьсан байгаас тэгвэл энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй. Шинжилгээнд дээр болохоор хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр энэхүү одоо Сарнай дээр үүссэн шархнууд үүссэн гэж байгаа байхгүй. Мөн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 сарын 7-ны өдрийн дүгнэлтэд нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл нь 8 наснд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарнаа. Тухайн нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийг авснаас хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх хүртэлх хугацаа алдсан бөгөөд мис заслын эмчилгээг зохих ёсоор хийсэн ч амь насыг аврах боломжгүй ажээ. За шинжээч эмчийн дүгнэлтээр бас ингэсэн байгаа юм. Яг хэвлийн битүү гэмтэл авсан даруйд мис заслын эмчилгээг яаралтайгаар хийсэн тохиолдолд л амь аврагдах боломжтой байсан. Гэмтэл авсан даруйд гэдэг нь хэдэн минутаас 12 цаг хүртэл хугацааг хэлнэ. Өөрөөр хэлэх юм бол 12 цагийн дотор хагалгаа хийгдэх ёстой байсан. Гэвтэл гэмтэл авснаас хойш 2 хоногийн дараагаар хагалгаа хийвэл амь аврагдах ямар ч боломж байхгүй гэсэн мэн. За дээр нь машины суудлын бүрээс дээр нарны хаалтнаас олцсон цусны ДНХ шинжилгээ Сарнайг яхтай бүрэн таарсан. Тэгээ Сарнай нас барах үедээ согтолтгүй байсан гэдэг нь ч гэсэн тогтоогдоод байгаа. Харин тэмүүлэн арх согтууруулах хүнээний зүйл хэрэгэлсэн байсан гэдэг нь тогтоогдсон. Ингээд шүүх нотлох баримтуудыг хянан шинжилсэний дараа тэмүүлэн Сарнайг онц харгас хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гин буруутай болохыг тогтоосон бөгөөд яг энэ хүнд байдлыг бага насны хүүхэд буюу одоо 5 настай охин харж байсан хохирогчийг ойр дотных нь хүний дэргэд алах нь одоо эрүүгийн хуулийн дагуу онц харгас хэрцгий үйлдэлд тооцогддог. Тэгээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-8 дахь зааснаар хүнийг онц харгас хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах гэмтрэг үйлцэн гин буруутайд тооцож нийтдээ 19 жилийн хорих ялаар шийтгэсэн. За тэгэд энэ хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон бөгөөд нийтдээ 571 хоног цагдаа оргицсан гэхээр бараг 1 жил хагасын хугацаанд үргэлжилсэн байгаа хгүй. Тэгээ энийг нь бас ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон гэхээр нийтдээ 17 жил хагас хавцаа юм уу та. За хохирол төлбөрийн хувьд тэмүүлэн 40 сая төгрөг бол төлсөн байсан. Үлдэгдэл 33 сая 945 мянга 65 төгрөгийг Сарнайгийн ахад нэмж гаргуулахар тогтоосон. Тэгээ эрүүл мэндийн даатгалын сангийн зардлаас 4 сая 978 мянган төгрөгийг бас гаргуулж сэтгцийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь мөн хിവэр үлдээсэн. За тэгэхээр Сарнай 4 хүүхдийг одоо ганцаараа тижээж нөхрөөсөө ганцаараа салаад шинэ амьдрал эхлүүлэхийг хичээжсэн хүн байсан байгаа хгүй. Тэгсэн чи одоо тухайн одоо шүн Хүсгэл аймагт очингуудлаа 10 ч хоноггүйгээр ингээд аимшигтайгаар хүний гарт амь насаа алдсан 4 хүүхэд бол өнгөжөрж хохирж байгаа тэмүүлээ өөр болохоор тухайн шүүн ингээд 1-2 минутын дотор л ингээд болоод өнгөрсөн гэж байгаа боловч яг үнэндээ нотлох баримт нь өөрөөр тогтоогдож байгаа. За тэмүүлэн тэгээд 19 жилийн дараа гэхээр бараг л ингээд 50 гаруй наснда ерөөдөө гарах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ Сарнайгийн 4 хүүхэд бол өнчөрж үлдсэн. Хамгийн бага нь ингээд 5 настай тэр үйлдэлийг харсан байгаа байхгүй. Тэгээд 2 жилийн дараа тэр хэрэгэн шийдэгдсэн хэр 7 настай. Одоо болтол ингээд бүр
өөрийгөө ээжгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдг юм бэлээ. Тэгээ ах хэсэрэн ч гэсэн чи ээжийг ингээ хамгаалахгүй яагаад задуулаад байсан юм бэ гэд дүүтэй хэлдэг. Тэгээ дүүн үүнээс болоод маш их уйлж хард ардаг маш хүнд мэдээлэлүүд хүртэл бэлээ. За тэгээд өнөөдрийн ерөнхийдөө подкаст маань энэ хүрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэн маань юу гэж бодож гин, санал сэтгэлээ бичээрэй. Сэтгэлээ бичиж байгаараа манайхаа сэтгэлээ би нээсэн байгаа шүү. Дараагийн хэрэгээр бас ямар хэрэг яриулахыг хүсэж байна. Би боломж болцоогоор судлаад боломжтой цаг илүү гарах юм бол ярихыг хичээнэ. Тэгэд эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.